нэр өгч болдог үгүй юу мэдэхгүй сууж байгаа асууч. Энэ 24 оны гүйцэтгэлээс харахад ер нь төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарт нэлээд хэмнэлт гардаг юм байна. За яг хөө одоо боловсролын сайдын үед бол төсвийн багц нь их том юм. Одоо энэ чинь бол үндсэндээ 4 их наждаас дээш багцтай 3 сайдын нэг. Гэлээч гэсэн одоо бас нэг одоо 200 гаруй тэрбум төгрөг хэмнэгдээд үлдчихдэг учир шалтгаан юу байд юм бол нэгдүгээрт. Хоёрдугаарт би бас соёл спорт залуучуудын сайдаас асуумаар байгаа юм. Одоо бас л хэмнэлт 75 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа. Энэ одоо төсвийн багцд нь аваад үсгтэн зэрэг бас эзэлж байгаа хөв хэмжээ нэлээд өндөрөө. Энэ юундараа ингэж хэмнэлт гараад байдیں۔ Би ямар утгаар асууж байна хөтэн зэрэг ингээд хэмнээд үйдийн болов одоо илүү хэрэгцээтэй газар дуулан төлөвлөлөх чухал зүгээр юм байгаа юм л да. За хоёр сайд хариулах юм байна. За Наранбаяр сайд микрофон 4. За баярлалаа иргэдэг шүүний асуултад хариулъя. За боловсролын сайдын багцын 24 оны төсвийн гүйцэтгэл 95.1% байгаа. За 204 тэрбум төгрөгийг бол санхүүжилж өгөө. За үүнд нь бол ойролцоогоор цалин хөлс орсон, за байр ашиглалт нь 91 сая байх жишээтэй. За бусад одоо бараа материалын зардал 23 сая, бусдаар гүйцэтгүүлсэн ажил 2.1 тэрбум гэх мэтээр ингээд урсгал шилжүүлэг нэг 25 тэрбум мэдэргээд ийм одоо санхүүжилтийн дутуу санхүүжилт байдаг. За тэгэхээр энэ дээр бас гол юмнууд нь бас ямар байдлаар энэ юу хэмнэлт гараад идэх вэ гэхээр төсөл арга хэмжээнүүдийн санхүүжилтээ авч чадахгүй байгаа тохиол байдаг. Тэр нь нөгөө газар нь байхгүй, зураг нь байхгүй, төсөв нь байхгүй зарлчихсан ажлууд, он дамжсан гэдэг юм уу, техникийн нөхцөлд нь өөрчлөлт орсон, геологийн дүгнэлтэнд зөрсөн гэх мэтийн ийм ажлууд байна. Улсын комисс авч чадаагүйгээс бол өмнөх онуудад санхүүжилтээ татуулсан гэх мэтийн ийм шалтгаан. За түүний зэрэгцээ бас энэ хөрөнгө оруулалт талаас гадна энэ хүүхдийн энэ хичээлийн эрсдэлтэй холбоотойгоор бас энэ цэцэрлэгийн бас эрсдэлтэй холбоотойгоор хоолныхын зардал нь хэмнэгдсэн гэдэг ийм тохиолдлууд гардаг. Энэ болохоор та бүхэн мэдж байгаа ханиад томоотой үед чөлөө авсантай холбоотой ийм зүйлүүд бий. За сургууль цэцэрлэгүүд амраад эхлэхээр зэрэг нийслэлд бол одоо яг цэцэрлэгийн дүүргэлт бол 70 хүрэхгүй хувь руу орж ирдэг. Ийм нөхцөл байдал байдаг. Баярлалаа. За Ундрам сайдд микрофоныг өгөөрэй. За иргэдэг шүүний асуултанд хариулъя. Манайх бас энэ боловсролын яамтай ер нь нэлээд төстэй ихэнх хэмнэлт гарсан одоо зардал нь хөрөнгийн зардал байдаг. Тэгээд энд ялангуяа шинээр барилга байгууламж барих, их засвар хийх гэсэн энэ төсвүүд нь одоо цаг хугацаанд тендер зарлалт сонгон шалгаруулалт хийж гэрээ байгуулаагүйгээс болоод эсвэл ажил нь гацсан удааширсан гэсэн ийм гол шалтгааны улмаас одоо ийм хэмнэгдсэн ийм асуудал байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа ер нь бол төсөв бол өмнөх жилийн 11 сарын 15 гэхэд батлагдчихж байгаа. Тэгээд энэ тендер зарлах, сонгон шалгаруулалт явуулах ажлаа нэлээд хурдтай явуулахад анхаарах ёстой л гэсэн юм үг. За баярлалаа. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. За сангийн сайдын танилцуулгын аудитын тайлантай холбогдуулан үг хэлэх гишүүн байна уу?